Дэлхийд даяар 800 гаруй нэр төрлийн хог хаягдал бий. Бүх хог хаягдлыг шинж чанараар нь энгийн хог хаягдал, аюултай хог хаягдал гэж хоёр ангилдаг. Эдгээр хоёр төрлийн хог хаягдал нь физик төлөв байдлын хувьд хатуу, шингэн, хийн төлөв байдлын аль нэгэнд оршдог. Мандал сумын нутаг дэвсгэрт дараах хог хаягдлын үндсэн их усүрүүд байна. Үүнд бүх насны иргэд, сумын төвийн айл өрхүүд, малчин айл өрхүүд, төрийн бүх шатны байгууллагууд болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, банк зэрэг нийтлэг үйлчилгээний байгууллагууд, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч бүх төрлийн аж ахуй нэгж байгууллага иргэд ордог байна. Тохилог хараа тогтчлт үйлчилгээний компани нь хогоо цуглуулах, ачиж тээвэрлэх шугамаа, булчлах хог хаягдал, давхар хог хаягдал хэмээн хоёр салган ангиллын дагуу ачиж эхэллээ. Бүх төрлийн айл өрх аж ахуй нэгж байгууллагууд, тохилог хараа тогтчлт үйлчилгээний компани болон сумын засаг даргын хамгын газраас хамтран тогтоосон ачиж тээвэрлэх өдөр цагт давхараа ачуулж хэвшицгээе. Хогоо хоёрхан ангиллыг хоггүй орчин хамтдаа бүтээцгээе.